За шинэ нэрний шинэ хүн подкаст маань эхэлж байна ингээд. Энэ хот багштайгаа цуг хөөрөлтөөр сууж байна. За шинэ нэрэнд шинэ хүн ерөнхийдөө хэрхэн яаж амьдрах юм бэ? Энэ талаар ярилцъя. За тий. Одоо яг энэ шинэ нэрэн гэл яриад байна тий. Тэнгүүт энэ дээр яг одоо нэг ингэн тэгнэ гэсэн тийм том ял үнд бол байхгүй. Гэхдээ одоо бид нар чинь бас нэг ерөөдөө оршуутайгаа холбогдоод тэрнээсээ ингээ мэдээлэл татаад ингээд явж байгаа хүмүүсээ бас нэг жоохон зүг чигийн баримжаанууд бол гараад байгаа байхгүй. Тэгэнгүүт ерөнхийдөө бидний үзэж байгаагаар шинэ нэрнийг бид нар өөрсдийнхөө ямар шинэ нэрнийг бүтээхээ өөрсдийнхөө хүслээр бүтээх юм байна. Өөрхөн хүсэж байгаагаар. Тэгээ өөрсдийнхөө хүсэж байгаагаар л бүтээх юм байна. Одоо ерөөс яг энэ бүх юмний шинэ эхлэл тавигдж байгаа яг энэ үед те та ямар байхыг хүсэж байна, ямар юмыг бүтээх хүсэж байна. Тэгээ тэрний чинь цаана суурьндоо сайн санааны үзүр шаардас гэдэг шиг тийм сэтгэлээр хайр дэвсэтэй, хайр суртай ийм ямар нэгэн бүтээх үйлдэл байх юм бол тэр ерөөсөө л бүтнэ гэдэг байгаа байхгүй. Хуучин за өнгөрсөнд бол бид нар бол яг тэгж амьдрал, ингэж амьдрал тэгнэ гэл ингээл амьдардаг байлаа шүү дээ тий. Яг нэг юмнууд нь за тэгж амьдрал тэгэндээ за би одоо сургууль бахан дамжуултаа тий. Эхнэр хүүхэд одоо юу гэдэг тий ингээд тэгээд цтай сайхан ажирхалтай ингээ хашаа байшаа аваад одоо байр аваад ингээд амьдрна гэдэг ингээд л шүү дээ тий. Тэр нь өөрөө яг ямар байсан гэдэг тал дээр ямар санаа сэтгэлээр тий мөнгө олох ч гэсэндээ тий мөнгөн дөр төвлөрч байсан нь. Шинэ нэрэн дээр яг яах юм бэ гэхэлэр миний ойлголтоор л ингээд байна. Тэр хуучин байсан тэр нэг хандлагуудаа ерөөхдөө хандлага өөрчлөөд яг эерэг хандлага дээр тавих. Яг юу бодож юу яг ямар амьдрал мөрөөдөд байгаа тэрнийг бүр ингээ гоё төсөөлөөд тэрүүгээрээ л амьдр. Одоо жишээ нөгөө мөнгөн дээр бид нэр ингээд мөнгө олъё гэж одоо хуучин нэрнэ юм одоо өнгөрсөн үед бол мөнгөн дээр төвлөрч мөнгөтэй л байх маа сайхан амьдрах гэж яриад байдаг байлаа шүү дээ. Мөнгө л олчих юм бол мөнгөөр бүх юм ингээд болдог байлаа. Тэгэхэд шинэ нэрэнд яаж ийн гэхлээр мөнгөн дөр төвлөрөхгүй. Мөнгө бол дагаж ирдэг зүйл юм аа. Бид нар яаж амьдрах вэ гэхлээр одоо хийж байгаа амьдрал төвлөрнө, бүтээл дээрээ л төвлөрнө. Тэр бүтээл нь харин тэр хүний нөгөө нэг яг юу бодож байгаагаас ямар амьдрал өөрийгөө ямар амьдралтай байхын тэр төсөөлснөөр нь бүтээл нь гарна шүү дээ. Бидээ сайхан хүсэж мөрөөдөөд ингэх юм бол тэр амьдрал нь биелнэ. Зүгээр нэг муу те дор татамжийн бодоодох юм бол тэр нь угаасаа мэдээж бас биелнэ. Энергийн хавлаар те. Тэгэхээр л одоо шинэ нэрэнд хүмүүс сайн сайхан дээрээ төвлөрөөд өөрийгөө яг ямар амьдралаар амьдрах юм гэдгийг маань зураглалын сайхан тавьж өгөөд зөвхөн яг тэн дээрээ төвлөрөөд мөнгөн дөр биш те. Яг тэр амьдрал дээрээ бүх юм зориуллаад тэн дээрээ төвлөрөөд ингээ ажил хийгээд ажил төрлөө ингээ хийгээ явж идэл мөнгө чинь угаасаа араас ч орж ирэх юм аа гэдгсэн. Ер нь одоо нөгөө подкастууд их байна л да энэ манифест хийдэг хүмүүс. Сайн дээр төвлөрөө тэгээ энийг ингээ хүсээ тийм бүтэн сартай тийм өдөр ингээд тийм сайхан юм аа мөрөөдөө гэдэг ингээд байгаа шүү дээ. Тэр чин болохоор бол үнэхээр үнэн энерги хуйлаараа тэр нь биелдэг. Гэхдээ энэ нэрэнд болохоор ерөөсөө бодож байгаа хийж байгаа амьдрал дээрээс алхаж байгаа хишгэж байгаа бодож байгаа одоо бүх үйлдэл бүхэн чинь өөрөө тийм бэжэж бүр ингээд илүү тийм сайхан байгаа тох. Тэр чинь хитгэн өдөр нэг манифест хийгээл ингээд тэгж шít. Тэнгүүтээ хүлээж тэр ч угаасаа цаг хугацаатай мэдээж юм чи биелүүлэх хувьд те. Тэгэхээр тухайн тэр нэг манифест хийсэн хүслүүд нь биелдэг. Одоо шинэ нэрэнд явах гэхлээр өрөөсөө л тэр чигээрээ манифест бол өөрийнхөө дандаа сайхан дээр тавь тий боолгыг бүтээ одоо би яг ийм гоё амьдралаар амьдрна гэдэг юм а дотоон төсөөлөд өглөө босохдоо хамгийн сайн тий өөр одоо хэм бэ дээ хамгийн сайн галт дээрээ тавиад хамгийн сайн үйлбэр дээрээ тавиад за өнөөдөр би тий хамгийн сайн одоо тусч хүн ч юм уу тий хамгийн сайн хамгийн бэст дээрээ бай гэж тавиал сайхан өөртөө команд өгвөл ингээл явхад тэр өдрийн ажил бол үнэхээр гоё бүтдэг бүр сэтгэл санаач өөдрөг байдаг. Тэгээ нэг өдөр тэгээ явцсны тэр үр дүн асар их нөлөөтэй байдаг. Тэгэхээр энийгээ зүгээр бүх өнгөрсөн амьдралдаа бүгдэнд нь энийгээ шингээчих юм бол
ямар гоё амьдрах вэ те. Тэгэхээр зөвхөн нэг юм дээр манифест хийх биш. Нэг өдөр биш. Зүгээр л тэрнийг цаг минут тутамдаа зүгээр энэ амьдралд дадал болгочих. Мөнгөн дээр төвлөрөхөө болчих. Хийж байгаа хийх гэж байгаа ажил тэр дуртай тэр өөрийнхөө нөгөө нэг төсөөлсөн тэр амьдралыг бүтээгээд зөвхөн тэрүүндээ төвлөрөөд хийж хахад араас нь тэр мөнгө төгрөг аз жаргал эднэр ч угаасаа ингээд бороод ирнэ гэдэг л санаа. Тэгээ одоо энэ нөгөө яагаад ингээд нэг хэдэн жилийн өмнөөс ахгуулаад энэ манифест гэдэг юм гээд хүн болгол яриад байгаа тий. Энэ чинь нөгөө тухайн нийгэм одоо ирэн мэн өөрөө шилжих процессын дээр хүмүүс цаанаасаа тий нөгөө нэг тэр мэдээллийг дамжуулагч бас нэг энд түгээгч нэг үүрэгтэй ирсэн хүмүүс байна шүү дээ. Тэрнээс нь цаанаас нь тэр хүмүүс тийм мэдээлэл ирээд байгаа байхгүй. Тэгэл тэрийг одоо энэ манифест хийх юм бол ингэн та ингэх юм бол ингэн өөрийнхөө та эзэн нэмээ дотоодынхоо өөрийнхөө юмыг дууддаг хүн та өөрөө юм бэ гэл ингээл яриад эхэлж байгаас одоо юм болгон дээр л энэ сэдв яригддаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр эн чинь өөр цаанаасаа бид нар дохоо өгөөдсэн байгаа байхгүй ямар нэгэн бэлтгэл дохоо. Тэгээ одоо нэг зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм би. Одоо хүмүүс ингээд аягүй манифест хийж ин тий. Тэгэнгүүтээ тэрэн дээр яг нөгөө одоо юм чинь ингээд тэр зүйлийг хүслээ. Тэр ингээд хөрсдөж газарт бууж иртэл хугацаа шаардлагатай байна. Тодорхой хэмжээнд яагаад гэхлээр штэ. За одоо инх хотгээд нэг хүн хүсчлээ. Тэгсэн нэг юмыг ингэчгээсэн гэж хүсчлээ. Тэгсэн чинь одоо энэ гамбат тэрнээс бас нэг миний энэ үйлдэл холбоотойгоор бас нэг юмыг арай өөр байдлаар нэг хүн хүсэж байгаа штэ. Энэ хоёр хүний энэ үүлийг ингэж нэг гоё сүлжээстэй зангилааг зөв олж энэ цэг дээр тэр хоёр хүний хоёулангийнх нь тэр хийсэн зүйл нь эвдлээ олж нэг цэг дээр огтлцтэл тэнд тодорхой хэмжээний үйл процесс явагддаг байгаа байхгүй. Тэгж хөрсдөж орж ирдэг тийм. Тэгтэл бид нар тэрийг хүлээж нөгөө тестгүү амар төвчээргүй нөгөө хүний хазангаар тийм. Тэнгүүтээс амар гоё ингээс та төвлөрч байгаа л ингээд тгийгээл хүсэл амар итгэл ингээд чинь нөгөөтг нь ингээд биелэх шатанд явж итэл энэ ч худлаа юм байна дөө биелэхгүй юм шиг байна гэж шантраад нөгөө бодлоо үүсгэчингүүт нөгөөтг нь эргээ буцаад үүсгэлийн систем рүү систем рүү ороо авчдаг. Яг байна. Ийм болоод байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр бид нар яг ингээд сайхан итгэл гэдэг юм чинь айгүй чухал байгаа байхгүй тий. Итэг өөрийнхөө хүсэж байгаа юмдаа айгүй гой төвлөр тэрэндээ итэг тэгээ хүлээ. Тэгээд найдвараа битээ алт тий. Ингээд байж итл аяанда хариуцлагатай бай тий. Манифест хийчихэл за нэг юм хүсчихэл тэгээ тэрүүндээ нэг үйлдэл хандлага үйлдэл гарахгүй л угаасаа бүтэхгүй нь ойлгомжтой тий. Тэгэхээр за нэг юмний төлөө хүсчээ тэрний хандлага хөдөл мөрлөөд ингээ явж идэл тэр угаасаа биелэх нь бол тодорхой тий. Ганцхан юм хүсгүй зүгээр тэр амьдралаа тэр чигтэн сайхан болгохын тулд өдөр тутамдаа тийм байчихтал. Тэгээ нэг юм чи өөрөө гой засраа авчиж байгаа байхгүй тий. Хамгийн гол нь тэр нөгөө хайр сүртэй гэдээ яриад байгаа чи юу гэхээр тий нэг одоо 10 хүн байлаа гэхэд нэг нь тэнд амар сайхан бусдын төлөө гоё сайхан юмны талаар бодож идэл нэг хүн тэнд арай өөр юм ингээ бодчихгонгууд нөгөө юм дундынхаа нөгөө сүлжээсэн дунд нь ингээд нэг жоох гээд эвдрэл ороод байна уу гэж бодоод байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг одоо хүн болгол дотроо нэг айтайхан сайхан нийгмийг бүтээчээ те сайн сайхан амьдрчээ хүн болгоны дотор яг үүнтэй сайхан амьдрах хүслээд үзтээ. Сайхан амьдрах гэдэг чинь яг юу юм? Сайхан байх л гэсэн үг үстэй те. Хүн болгон сайхан амьдр төвлөрөх юм бол тэр дэлхий чинь сайхан л байна үстэй. Тэн донд муу мухай юм үүсгүй үстэй те. Хамгийн гол нь хүн тэрэндээ өрөөтгэл сайхан юм дээр төвлөрөөл бүгд сайхан бүгд л бие биендээ тусалсан нэг ийм л сайхан амьдрахын тулд яах вэ гэхлээр мөнгө олж иж сайхан амьдрах юм байна гэдэг төр хоёул ярьсан шүү дээ. Энд чинь бол одоо явахгүй нэ тий. Мөнгө чи өөрөө нөгөө нэг мөнгө бодоол бол нөгөө боолын системд орчдөг боолын нөгөө нэг мөнгөний нөгөө эцэдүүдийн дор одоо мөнгөний боол болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр мөнгө гэдэг ямиг бол ерөөсөө бодохгүйгээр зөвхөн урд хажлаа хамгийн сайнаараа эерэг сайнаараа хийж хахад мөнгө ч угаасаа ороод ирнэ гэдэг л. Нөгөө нэг хүүхэд төрлөө хоолтойгоо ирдгээ гэдэг чинь бол бас яг цаад агуулгаараа тийм байгаа байхгүй тийм. Хүн ингээд сайхан юмд аяанда нөгөө нэг хүн чинь өөрөө байгалийн энэ орчлон ертөнцийн зөв тогтолцооны нэгэн хэсэг шүү дээ тий. Тэгэхээр энэ зөв тогтолт дундаа л тэр хүн
зөв чиглэлтэй, зөв холтролтой явж байгаа бол тэр хүний амьдралын жим өөрөө л зохицуулагдчихдаг байхгүй тий. Бид нар одоо хөдөлгүүл өнөөдөр бүх юм мөнгөтэй хамаатай байна. Мөнгө бодохгүйгээр яаж бид нар амьдрах юм гэд ингээд үүсгэл орж ирдэг. Гэтэл бид нар энэ байгалийн нэгэхий тэсэл юм бол энэ дээр амьдрах гэж ирсэн л юм бол амьдрах жамаараа зөвл амьдарч байгаа юм бол тэр хүнийг амьдралд нь хэрэгцээд эд зүйлсүүд өрөөндөө аяндаа урсгалаар ирж байгаа байна. Энэ дээр нэг жишээ авахад одоо манай төрсөгчлээ. Манайх ч нөгөө скет тавчиг анх эхлээд ээж хийж байгаа л ихч өвлж аваад хийгээл. Тэгээд нөгөө анх нөгөө сургуулийн хүүхдүүд нөгөө нэг тавч өмсөлж оруулдаг. Тэрүүнд нь хүүхдүүдтэй хийгээд төгсөн чинь хүмүүс захиалаад эхэлсэн гэж байгаа юм. Тэнгүүт нь тэр хүүхдүүдэд тэр хүүтэн сургуульд одоо скет тавчиг өвөл бол ямар сайхан бэлээ. Тэрнийг хийгээд тэгээд яг хүмүүс захиалаад эхлэнгүүт нь яг нөгөө тавчгаа яг гоё чин сэтгэлдээсээ хийгээд ингээ яваад мөнгө төгрөг гайгүй болж байгаа байхгүй. Сүүлдээ би чинь эренгүүтээ за наадах ч ер нь явах юм байна болох юм байна гэд би шууд сайхан олон орны үйлдвэрлэчээ гэд ингээд тэгээд энэ ажил руу орж байгаа байхгүй. За өстой алаад тэгээд. Тэгсэн чинь ковидын үеэр чинь нөгөө Японтай гэрээ хийцэн байж хагаад тэгээ яг гоё ингээл захиалга авцаа эхлэх гэжсэн чинь ковид гараад тэр гэрээ бодоолчихсон байхгүй. Тэнгүүд тэр хүний тэр сэтгэлээс гарч исэн юмыг мөнгө рүү ингээл хувиргаал те олон орн гээл ингээл эхлэнгүү тэр нэг юм цаанаас ч юм уу болоогүй юм шиг одоо надад санагдаад байгаа. Одоо ихч маань буцаад юу гэж бодож байна гэхэлэр би анх энэ хүүхдүүдийн дулаан байх те энийг бодож анх эхэлчихсэн. Тэгээ дараа нь бид нар мөнгөн дээр төвлөрөнгүүт энэ нэг за ковид гэдэг яг энийг бол буруутгаж болно. Гэтэ эн чинь өөрөө буруу юм аа. Би энийг өшөө сайхан цааш нь те хүүхдүүдийн дулаан байлах. Тэгээ цаашдаа яваанда тэр нөө одоо жоохон хүүхдүүд чинь нөгөө нумтай гэдэг болсон шүү дээ те. Одоо ихэнх тавч нум гэж байхгүй хүлний нөгөө ажиг мажиг одоо те энэ мэдэнд тааруулсан нум хийгээд энийг би ингээд сайжруулад энүүндээ төвлөрсөн байхад тэр угаасаа надад орж ирж болно. Тэгэхээр одоо нөгөө шинэ нэрний нөгөө нэг шинэ хүний нөгөө нэг сэтгэлгээн дээр ингээ харагдаад байгааз. Тэгэхээр зөндөө олон тийм хүмүүс угаасаа байгаа бизнес эрхэлдэг одоо янз янзын ажил эрхэлдэг. Ихч маань ч гэсэн нэг жишээ авч ярьж илээ өглөө. Тэрний юу гэхээр нэг цайны газар ажиллаулах та. Тэр хүмүүсээ л ботсон. Өөрөө нөгөө нэг яг хаа ганц бие ээж юм л да хүүхдээ бас ботсон те. Хүүхдийн төлөө. Тэнд мөнгө олё биш. Хүүхдээ сайхан амьдруулчих гэдэг. Тэ? Тэнгүүд ажилтнаа бас нэг тийм бас нэг л ганц бие ээж юм л да. Тэнгүүд тэр хоёрыг яг өөр шиг авч утсан гэж байгаа. Яг өөртөө ижилсүүлж штэ тэ. Энэ хоёр маань над чиг те ямар ч асуудалгүй ингээм амьдарчаасаа. Тэр хүмүүсийн төлөйг бодоод ажил бол те. Ажиллах юм. Гэхдээ цаад санаа нь тийм тэгээд яг ажил дээр чин сэтгэлээсээ. Тэр нөгөө нэг одоо хүмүүс чинь эхлээд би цайны газар ажиллах гэх юм бол мөнгө л бодно шүү дээ. Ашгаа бодно шүү дээ. Тэгэхгүйгээр өөрийгөө цаатахын ингээд юмнууд ингээд бодож эхэлсэн баг. Тэнгүүд тэр угаасаа хүсвсээгүй тэр үргэжин тэлэн ажилчдын сэтгэл санаа бүх юм нь тэнд чинь яг ингээд энергиээрээ таталцаад хамгийн сайхан орчин бүрдэж байгааз. Тэнд тэр хүмүүсийн сайхан энергиэр тэр ажил маш сайхан явна. Өргөжих нь ойлгомжтой. Тэр хүмүүс сэтгэл хангалуун өртөөлий. Тэгээд сэтгэл хангалуун ажиллаа хийгээд өөрсөндөө чаргалтай ажил хийхлээр мөнгө нараас нь зүгээр л баялаг хамаагүй урсж орж ирдэг тийм. Тэгээ нэг мөнгө гэдэг үг хэлчихээр л нэг тэр боол мөнгө гэдэг үг чи өөрөө тийм бас одоо хортой үг болчихдог тийм. Харин тийм мөнгө олгын мөнгө гэдэг чингүүт нөгөө нэг боолны систем рүүгээ мөнгөний системийнхаа тэр систем рүү бүр ингээд орчод байна гэдэг аахгүй. Тэгэхээр бид нар энийг одоо мөнгө гэж ярих болъё. Арай өөрөөр өөрчлөе. Энийг нөгөө манай онгод шүтэн дээдсүүд маань орж ирээд хэлсэн байгаа тийм. Мөнгө гэдэг юм яг яадгийн цаад одоо учир шалтгаануудыг бид нартай гоё тайлбарлаж хэлж өгсөн л тоо. Тэгээд энэ дээр айгүй ихтгэлтэй яриад байгаа. Тэгэхээр одоо бид нар зүгээр ерөнхийдөө л бол болгон сайхан амьдарч баялагтай амьдрахыг мэдээж хүсэж байгаа. Тэр энийг одоо та ингэн гэдгээрээ одоо зүгээр хоосон гэл өөрийнхөө ингээд юугаараа энгийн жамаараа амьдр гэж бас хэлж байгаа биш тий. Зүгээр юун дээр төвлөрч бүтээх вэ гэдэг дээрээ төвлөрч өө. Тэгэх юм бол араасаа тэр хүн үнэхээр одоо хувь ишигтэй баялагтай амьдрах тавилантай хүн бол тэр ишиг нь өөрөө аяндаа ороод ирнэ гэдэг санааг хэлээд байгаа.
мөнгийг бид тэр үгүйсгэсэнгүү мөнгийг бол олох арга тэр нэг бодож байгаа юм аа бүтээл рүүгээ шингээ. Яа. Одоо тийм хандлага ирчээд байна. Тэр хандлага руугаа шилжих гэдгийг хэлээд байгаа. Тэрнээс бол мөнгө бол хүн болгонд хэрэгтэй. Хэрэглээ зөвхөн хэрэглээ те. Тэрнийг бол яаж орж ирнэ. Тэр нь харин бидний бүтээл дээрээ хэр чин сэтгэлээсээ сайхан сэтгэлээр яг гоё сайхан хийж чадчихна гэдэг дээр л баг. Тий. За тэгэхээр ерөнхийдөө бид нар ч ерөөсөө нөгөө хандлага гэдэг юмыг одоо өөрчлөх цаг болцсон байна гэдэг санаа гарч ирж байгаа байхгүй тий. Одоо өмнө нь бол ингээл ер нь хүн өөрийнхөө нөгөө нэг яг хувь хүний үзэл дээр аягүй төвлөрсөн байсан. Амиж үзэл тий. Тий, амиж үзэл дээр төвлөрсөн тийм үе байж, эрг үе байж тий. Биел болж ивэл болоо, миний л гэр бүл болж ивэл болоо, миний л хамаатан садан болж нэг хамаатан садангаа үрэлээс барагдаж гарахгүй байна тий. Одоо тэгэхээр бид нар энэ шинэ дэлхий дээр яг ямар өгөгдөл явагдаад байна вэ гэхээр бид нар ерөөсөө бүгдээрээ нийтээрээ сайхан амьдрья. Одоо энэ нэг бас нэг генийн түлхүүр гэдэг нэг гайхалтай ном байна тий. Тэр номны 55 дахь түлхүүр дээр нэг ишлэл байгаад байгаа байхгүй одоо нөгөө зөвгнөл гэх юм уу тий. Энд дээр бас энэ шинэ нэрний тухай гоё зөвгнөлүүд байдаг юм лээ. Тэгсэн тэр гээд одоо ерөнхийдөө сүултээ бүр нөгөө мөнгө гэдэг зүйл байхгүй бол хүмүүс ерөөсөө л бие биендээ нөгөө анх ингээд хүмүүсийн нийгэм гэж яаж үүсч нөгөө ингэж бие биендээ тусалж бие биендээ хоолундаа ингээд яагаад ингэж амьдарч ирсэн тий. Одоо бидний төсөөлөөр нэг аватар нэг цэнхэр хүмүүс шиг тий. Тий тэгэж л одоо баг амьдрахад одоо мөнгө гэдэг зүйл чинь ингээд нэг нь мөнгөтэй олонгууд тэрнээс илүү гарахын тулд нөгөөт нь бие биенээсээ илүү тавж бие биенээсээ харьцуулагдахгүй дутуу амьдрахгүй гэх хүслээс болоод энэ нэг давхаргууд ч үүссэн юм байна. Тэгээ энэ давхаргуудад хүн ороод ах тусам хүний нөгөө нэг дотор муу сэтэл муу санаа тэгээ дээрэс нь нөгөө бүх зовлон зүдгүүр янз бүрийн тэр нөгөө нэг сэтгэл хөдлөлүүдийн мэдрэмжүүд ч орж ирдэг тий. Тэгээд ингээд л яваад байх тусам энэ бид нар энэ нийгмийг өөрөө айгуу тийм хар бараа нийгэм болгож байна. Ямар нэг юм нэг тэрэн чинэлэг энэ тийм гэхдээ үзэлгүйгээр энэ нийгэм төр чинь гэдүүлээ сайхан унал амьдарч болохоор байгаа. Тийм нийгэмд бүтнэ гэдээ одоо ингээд зөвгөнсөн байлээд над бол тэр айгүй үнэн л зөвгөнөл шиг санагдаад байгаа. Монголчууд дээр нөгөө үзэлсэн хандлага нь болохоор нийтийн эрх ашигын төлөө үзэл байсан. Хандлага нь болохоор дээрөөсөө тэгэл яг бусд маань сайхан амьдрахад би өөрөө сайхан амьдрна гэдэг юм маш сайн мэддэг байсан. Одоо тэгсэн орчин үед яасан бэ гэхээр би л болж ивэл одоо бусд нь хамаагүй сэтгэлээр одоо хандаад байна шүү дээ. Хүмүүс ингээл гадаа ингээл хүүхдүүд нь тоглоол ингээл байж хаад эцэг хэн зөвхөн хүүхдээ л хардаг тийм нэг сонин нийгэм чанар гэдэг юм жоохон байхгүй болчихжээ л гэж харагдаад тийм. Тэгэхээр одоо шинэ нэрэнд яг яах вэ гэхлээр ерөөсө бүгдээрээ л нийтээрээ л сайхан амьдарч ивэл сайхан болчих гэж шүү дээ болно тийм. Одоо ингэж биенийхээ дээр доор гарах гэж байгаа ингэж явах юм яг ямар хэрэгтэй юм те. Яг ямар ач холбогдолтой ингээд яг үндэс суурийн бодох юм бол ямар ч хэрэггүй зүйл байгаа байхгүй тийм. Тэгэл нэг сэтгэлийн ям таашаал юм байна уу гэхэд бас айгу ядамг штэ тэр чинь тийм. Хицээцэд яг хүн ингээд сайхан амьдрна гэдэг нь яг юу юм те. Амар амгалан тайван орчин л эзтэй. Тийм, эрхчлөө гэж тодорхойлуулсан шүү дээ. Эрхчлөө те. Сэтгэлийн амар амгал эрхчлөө гэдэг байхгүй тий. Тэгсэн чи одоо ч бас хэцүү шүү дээ. Гадаа хүүхдүүдээ ч гаргаж тоглуулж чадахгүй тий. Бас яачих вэ ийчих вэ гээл. Тэгээл энэ улс орны байдал ч одоо юу болж байна. Ураа гэл айгу хэцүү шүү дээ. Энд чи хэдэн жилийн дараа тэр гарах хор уршиг нь ямар байх вэ тий. Тэгэхэд бөөнөрөө нэгдээд нийлээд их дэлхийгээ энэ байгаль дэлхийгээ хамгаалаад хэдэн жилийн дараа үр хүүхдүүд мэн сайхан эрүүл орчинд эрүүл одоо юм агаарт ингээ сайхан амьдрал ямар сайхан бэ те. Тэгэхээр л ерөөсөө эвлэлтэнд нэгдэх хамтын нэг юм хариуцлагатай юм цаг үе ирж идлээ юм л да. Харин тий. Одоо тэгээд нөгөө нэг ер нь бол ингээл нэг дээр үе нөгөө сэтгүү юу нэг ингээл нөгөө үзэл хандлага юм харж хахад л айгүй гоё нийтийн төлөө нэг нийтийн төлөө байсан те. Ерөнхийдөө нэг тэр нээж хүүхэд гээл ингээл бараг нийтээрээ нэг юугаараа ингээл тэрнтэйгээ явж ингээд бүгд л тэгдэг, санаа тавьдаг. Тийм одоо ингээд энийг ингээ ярихлаар ингээд хуучин лугаа буцгаа тэр 13 дугаар зууны үе ямар хамаатай одоо бол орчин үе юм уу гэдэг байгаа байхгүй. За би бол урд нь бол бас яг тиймэрхүү хандлагатай байлаа. Монголчууд дээр үедээ ямар сайхан байсан юм бэ те. Тэгвэл
хуучин юм авчирч ирэхгүй гэдэг юм бол тэгвэл шинэ үед тэгвэл яаж шинэ нэрний шинэ хүн болох юм? Тэ? Тэгвэл орчин үетэйгээ нийлүүлэл хандлагын гоё өөрчлөлт. Тийм. Тэ? Тийм хуучин руу буцаад нэг ямар ч нэг эдгээр шундлахгүй баг нэг нөхцөл шалтгаан аваад нэг ингээд нөгөө өвс ногоогоор ингэдэг болох гээд байгаа юм биш шүү дээ. Ерөөдөө хөгжил төвчл гэдэг бол асар дээд түвшин тулна гэдэг байгаа байхгүй. Зүгээр тийнд бид нар яг үндсэн мөн чанараа л олох гээд байгаа. Ад жаргалын мөн чанараа. Одоо бид нар ингээ мөнгөний систем юмнаас болоод ингээд хүлэгдсэн нэг л юмны төлөө ингээд өдөр шөнөгөө мөнгө олох. Одоо бидний амьдрал яг л тийм байгаа хэвээр өглөө гарлаа, ажилдаа явлаа, орой орж ирлээ. Хүүхдүүдтэй гэр бүлтэй аз жаргалаа мэдэрч байгаа ч юм яг үндэ цаг хомс байна. Тэгээл ингээл маргааш нь дахиад ажил. Тэгээл нөгөө саран дуусан сарын эц цалин ингээд буцаал нөгөө ажил ингээд нэг мэтгэд бид нар яг юуны тулд амьдэрсэн юм бэ? Тийм л асуулт байна. Яг үндэ бид нар өөрсдийнхөө аз жаргалыг анзаарахгүй байна. Анзаарахгүй. Яг нөгөө хөвшин өөрсөлтөө дунд л амьдэрсэн. Ийм л байх ёстой юм байна гэж бидний суудсан тархинд хүн ажил хийх ёстой, ажил хийх мөнгө олох ёстой, мөнгөөрөө амьдрах ёстой, хоолой идэх ёстой тий. Тэнгүүд нөгөө яг нөгөө хүн төрлөختний нөгөө яг нөгөө ямар хайрлагдсан тий. Тийм ямар зоригтой ирсэн тэр яг мөн чанарч бүр байхгүй болсон. Тэнгүүд ингээд яг тэр нэг аз жаргал хэрэгжүүлэн амар амгалан тухайран бүр нэг тийм толгоон дотор нь энэ юу яриад байгаа юм бол гэж байгаа юм шиг ойлголт төрхөөр тий бүр тийм хүлээж авах тийм амар бид нар ингээд юу хатсан шүү дээ нөгөө тэр юмнаас тасарсан байгаа байхгүй. Одоо тэгэхээр тэр юм чинь л эргэж сэрэх гээд байна. Энийг ингээ аюу гой гэгээлгэр хүлээж авах хэрэгтэй байна хүмүүс. Тэгээ манай одоо энэ сургалтын төвч гэсэндээ энэ чиглэлээр аюу хүл ажиллагаа явуулж байгаа тий. Дээдсүүд өөрсдийнхөө одоо том бие сүнсэн төлөвүүдтэйгээ холбогдоод эдрээс аюух мэдээлэл авч байгаа. Тэгээ юм гэдэг чиг сонин байдгийн байна. Яг одоо зүй тогтолно гэдэг чиг сонин байдгийн байна гэл пөө бид нар ч өөрсдөө ингээл нэг энэ орчин замд нь явж байгаа юмнаас ямар сонин юм бэ гэл өдөр болгон ямар сонин юм бэ гэдэг асуулт ондлон өнгөрч штэ тий. Тэгээ одоо манай сургалтын төвөө бас нэг хальтууртад өнгөрөхөд одоо шинэ өмнө нь бол бодлын эзэн нэрээр сургалт явуулдаг байсан. Одоо болохоор шинэ нэрний шинэ хүмүүс гээд ялч удаа шинэ нэр нь үүсэж байгаа учраас өмнө нь нөгөө бодлын эзэнгээр үйл ажиллагаа явуулж исэн чиглэл маань ингээд хүмүүст сургалт явуулах чиглэл маань өөрчлөгдөж эхэлж байгаа учраас цаг үеийн дагаад. Тийм цаг үеэ дагаад тэгээд энэ шинэ нэрэн чиглэж байгаа дээр одоо ингээд бас үйл ажиллагаа нөгөө сургалтын чиглэл маань бас өөрчлөгдөж байгаа учраас ингээд шинээр шин системтэйгээр сургалт маань явагдаж байгаа. Тэгээ одоо энэ 5 сард бол эхний маань эсэлт 1 сая 1-нд эсэлтээ аваад одоо сургалт маань хичээлж байгаа. Одоо 14-нд 5 сарын 10 дараагийн эсэлт явна. Тэгээд дараа нь 6 сарын 1-нд ингээд эсэлт дараагийн эсэлтүүд явагдаад явах юм баг. Тэгээ шинэ эрэнд шинэ хүмүүс ерөнхийдөө ямар байх вэ те? Хандлага нь ямар байх вэ? Эндээ бид нэр ерөнхийдөө шинэ эрэнтэйгээ яаж хөл нийлүүлж болох вэ талаар бид нэр сургалтын төвөр ингээд тий хүмүүс аягүй сайн түгэж байгаа. Тий бас сонирхох хүмүүс байх юм бол хаяа бас манай дээр нэг ивент зарлагддаг. Бас ирээд сонирхоод энэ одоо бидний дэлхийн ертөнцид яг юу болоод байна те энэ дэр бас нэг сонирхоод үзэрээ гэд сонсогчтой хэлээ. За ингээд энэ удаагаад подкаст өндөрлөө дээ те. За хамт ярилцсан гамбат баярлаа. Баярлалаа.